Байцгаана уу хүүхдүүдээ өнөөдрийн хичээлийн сэдэв 20 хүртэлх тоо. Энэ хичээлээр бид 20 хүртэлх тооны цифрүүдийн утгыг ойлгох зорилготой. Энэ зорилгыг биелүүлэхийн тулд юмсыг тоолох, тоолсон зүйлээ багцлах, тоогоор тэмдэглэх, унших үйлүүдийг хийнэ. Хүүхдүүдээ та нар 10-аас их тоо мэдэх үү? Бас тоолж чадах уу? Хэдэн шувуу байна вэ? Тоолоорой. Хэрхэн яаж тоолсон бэ? Харин багш нь тоолохдоо бүтэн 10-аар багцлах аргыг ашиглан тооллоо. Багцласан 10 шувундаа дөрвөлжин дүрс харгалзууж тоолоорой хүүхдүүдээ. Эдгээр 10 дүрсийг багцлаад 1/10 гэж нэрлэе. Үлдсэн 10 болж чадаагүй дүрсийг 1 гэж хэлье. За ингээд 1/10-т 2 нэгжээс 12 гэсэн тоо бүтнэ. Бороо орлоо. Дараа маань нар гарлаа. Яасан сайхан цэцгүүд ургаж байна ээ хүүхдүүдээ. Эдгээр цэцгийгээ тоолоод багцлаарай хүүхдүүдээ. Нэг гэсэн тоо маань 1/10-т 1 нэгжээс бүтэж байна. Үүнийг сайн анхаараарай хүүхдүүдээ. 11 гэсэн тооны уртлын 1-ийн тоо маань 10-ыг, 11-ийн тоо маань нэгжийг илэрхийлж байна. Тэгэхээр 11 гэдэг тоо маань 10 дээр нэмэх нь 1 гэсэн 10-т нэгжээр задарч байна. Хүүхдүүдээ модон дээр хэдэн шувуу сууж байна вэ? Тоолоорой. За, тоолсон шувуугаа 10-аар багцлаарай. 10-т нэгжийн хавтангаа ажиглаарай. За, 12 шувуу маань 10-ийн хавтанд 10-аар, нэгжийн хавтанд 2-оор төлөөлөн бичигдсэн байна. Тэгэхээр 12 тооны маань 1 нь 10-ыг, 2 нь нэгжийн орныг зааж байна. Энэ маань 10 дээр нэмэх нь 2 гэж задарч байна. Хүүхдүүдээ модон дээр байгаа альмаа 10-т нэгжийн сагсанд хийцгээе. 10-ын сагсанд хэдэн алим орсон бэ? Сайн байна. 10 алим. За
нэгжийн сагсанд 4 алим орсон байна. За шалгаараа хүүхдүүдээ 14 гэсэн тоо маань 10-т 4-т гэсэн нэгжээр задарч бичигдсэн байна. Үүнийг тэмдэглэхдээ 1/10-т 4 нэгж буюу 1А 4N гэж бичиж болох нэ. Хүүхдүүдээ татнуудыг тоолонгоо бодцгоё. 10-т нэгжийг хүснэгтэй ажиглаарай. Дээдлийн савлуур дээр 10 тот байна. 10 тот маань 10-ийн оронд нэгжийн оронд тэг гэж бичигдсэн байна. 1 тот буюу 11 тот боллоо. Энэ маань 10-ийн оронд нэгжийн оронд 1 буюу 11 гэсэн тоо маань 1 гэж задарч байна. 12 тот 10-ийн оронд 1, нэгжийн оронд 2. Гэх мэтлэн ажиглаараа хүүхдүүдээ. тот буюу 10-ийн оронд 1, нэгжийн оронд хэд бичигдэх вэ? 6 буюу 16 гэсэн тоо маань 1, 6 гэж бичигдсэн байна. Хэрхэн бичигдсэнийг ажиглаарай. 18 хэрхэн бичигдсэн байна? тот боллоо. За 10-ийн оронд 1, нэгжийн оронд 9 гэж бичигдсэн байна. За хүүхдүүдээ татыг тоолоорой. Хэдэн тот байна? Дээд доод игнээ 10 буюу 20 тот. Үнийг хавтангаар илэрхийлсэн байна. Тэгэхээр 20 гэсэн тоо маань 2/10 буюу 2/10 тэг нэгж гэж бичигдэнэ. Хүүхдүүдээ дэвтэртээ бичээрэй. 11-ээс 20 хүртэлх тоог нэг мөрөөр хичээнгүй сайхан бичээрэй. 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 хүртэл тоог хичээнгүй сайхан бичээрэй хүүхдүүдээ. Дасгал эхлэхэд бэлэн боллоо. Маати намайг дагаад биеийн судлаад олох жилий. Гараа сэгсрээд. Let's go! Нарманда. 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 Тирэл. 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 Газар тэнгэр. Газар тэнгэр. Газар тэнгэр. Газар тэнгэр. Дуртай дүрсээр гац. Дуртай дүрсээр гац. Дуртай дүрсээр гац. Дуртай дүрсээр гац. Хилдэг хүн. Хилдэг хүн. Хилдэг хүн. Хилдэг хүн. Вау! Янз юм байна да. За бүгдээрээ алхахдаа бэлдээрэй. Алхлаа. Гараа сэгсэрлээ. Дасгалаа хийхэд бэлэн үү? Окей, let's go! Нарманда. 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 Тирэл. 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 Газар тэнгэр. Газар
ганц дасгал хийгээд амарцгаая. Өнөөдөр мундаг дасгал хийсэн хүмүүс маань өөрсдөө баяр хүргээд алгадагцгаая. Хүүхдүүдээ бодлого бодцгоо 15, 17, 20 гэсэн тоонууд маань хэдэн аргад хэдэн нэгжээс бүтэж байна вэ? Бичиг аргыг нь хараарай. 15 гэсэн тоо маань 1/10-д 5 нэгж. Харин 17 гэдэг тоо маань хэрхэн бичигдэх вэ? Сайн ажиглаарай. 1/10-д 7 нэгж. Тэгэхээр 20 гэсэн тоо маань хэрхэн яаж бичигдэх вэ? 2/10-д тэг нэгж. За, дараагийн тоог бодцгоё. Тоонууд хаана байрлах вэ? Юмсыг тоолон багслаад тоог нөхөж бичээрэй. Дасгалыг ажиглаад холбоорой. Хэрхэн холбосноо ажиглаарай. Өгүүлбэртэй бодлого бодцгоё. Багш нь уншия. Эгч 10 ном, дүү нь 4 ном уншив. Тэд нийт хэдэн ном уншсан бэ? За тэгвэл бодлого бодохын тулд хэдүүлээ эхлээд бодлогын зураглал хий. За, эгч 10 ном уншсан. Дүү 4 ном уншсан. За, тэгвэл бодохдоо бидний олох зүйл бол тэд нийт хэдэн ном уншсан бэ гэдэг болно. За, бодолт маань эгч маань 10 ном уншсан. Дүү 4 ном уншсан юм чинь эгчийн ном дээр дүүгийн номыг нэмээд нийт ном маань гарна. За, нийт ном маань 14 ном. За, тэгвэл хэдүүлээ бодлогоо шалгая. Нийт 14 ном уншсан. За, нийт 14 ном уншсанаас дүүгийн 4 номыг хасаад эгчийн ном 10. За, тэгвэл дахиад нэг аргаар бодно. Нийт 14 ном уншсан. Нийт 14 ном уншсанаас эгчийн номыг хасаад дүүгийн ном гаргах нэ. Ингээд 2 аргаар бодож болох нэ.
Өнөөдрийн хичээлээ түгнэн ярилццгаая хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээлээр 10-аас 20 хүртэлх тоонуудыг бүтээсэн. 10-аас 20 хүртэлх тоонуудын цифрүүдийн утгыг мэддэг боллоо. Эдгээр тоонуудыг уншаарай хүүхдүүдээ. Гэсэн тоог орны 17 маань 1/10-т 7 нэгжээс үтнэ. Тэгвэл 16 гэсэн тоо маань яах вэ? 1/10-т 6 нэгжээс бүтгэнэ. За 13-г 1/10-т 3 нэгжээс бүтгэнэ. Өнөөдрийн гэрээний даалгаврыг линкээр байршууллаа. Гэрээний даалгавраа аав ээжтэйгээ хамтраад хийгээрэй. Өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа.